За хөөхөн дүүд зориулсан M4-ийн тэгээд харууллаа. Таалагдсан гэж найдаа. За өглөөний мэндэ манайхаа BMW M4 солиот харагдж байна уу? Хоёр хаалгатай юм байна. Овод муудыг хараад байгаа. За нөгөө нэг ахтар хөргүүрийн нөхнөд ч одоо тэр харагдаж байна да. За энэ бичлэгийг манаас хуугийг үздэг хөөхөн хүү ах шиг үлээ. Агаад M4-г харъя гэ тэгээдсэн. Яг гоё таарлаа. Дээрэс нь бүр дээвэр нь онгоод юм байна энэ ч. Үнэн гоё юм байна. Тол мөл маягийн артлан. За артланы обод нь бас адилхан хөргүүрийн нөхөтэйгөө байж байна. Солиотой харагдаж штэ. Дугуй нь хэдтэй вэ? 285 30 20 юм биш. Хүүх. Жижиг тэргэнд 20 дугуй очихлаа. Нүсүр юм биш үү? 4 янтай юм биш тэ энэ ч юм. Солиотой. За, бензин үү, дизель үү? За энэ бол бензин байна. Ер нь доотлол нь 95 хийнэ л гэдэг шиг байна те. 98 хийн. Ер нь 100 хэд юм дөө эдгийнхэн бензин бол 100% бензин гэж бас байд юм лээ. Солиот. За, хэдүүл асааж үзье. Доторхыг бас харцгаая. M4. Энэ хоёр хаалгатай загвар нараа ингээд таалах нь мангар урт идэг. Салаа молон ямар гоё цагаан юм те. За суудлын мэдээч яг хагас спорт. Би бол энийг хагас спорт гэж хэлнэ л дээ. Яг спорт нь бол энэ минь бол тэнэг хатуу юм билээ. За мэдээ суудлах нь логонууд нь бүс нь. Энэ бүс бол надад маш их таалагддаг. Яг гоё юм логоны өөрийнх нь тийм хэлбэр хийцтэй. За хойдлыг харагдах та. Сантлаа нь урагшуулчаад. За хүүхд мөхт бас суулгаж болно л гэж тэр бол. Асуудалгүй гэр бүлд бас асуудалгүй байл гэж тэ. Дээвэр нь уул онгоодог бол дээвэр нь онгоолгоч тэ. Даанч тэ эдгээр дээвэр нь онгоодог юм аа. За хэдүүл асааж үзье. Солиот. За өөрийнх нь өнгөн нэр дээр гарч ирж байгааз. Яг өөрийнх нь үйлдвэрийн хүн гэсэн үг.